Ойролт орнын зөрчил бас хурцтай зэрэгцээд газрын тосны үнэ бол огцом өсөж байна. За таны хувьд бол энэ Монгол улсууд шууд нөлөөлөхгүй гэсэн байр суурийг сүүлд мэдээлсэн байгаа. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд Монгол шиг одоо нефтийн бүтээгдэхүүн импортлогч орнуудад за үүний шууд нөлөө яг ямар байдлаар ойрын хугацаанд илэрэх бол гэж таарч байна. За валютын ханш төсвийн дарамтад бас ямар байдлаар эрсдэл дагуулж ингэж таарч байна. За энэ асуултанд хариулахын тулд хоёр бүлэг тоож ярэ тэ. Олон нийтэд нэг мэдээлэл жоохон төөрөгдөлтэй байгаа учраас би нэг хоёр бүлэг асуудлаар тайлбарлая гэж бодож байна. За нэгдүгээр энэ үйл явдал өрнөд 5 дахь хоногт үргэлжилж чинь тийм ээ. За яг энэ хугацаанд Брент газрын төсний үнэ харах юм бол 2-р сарын 27-ны өдөр $73 байсан бол өнөөдөр нэг 82 орчим $8 төр явж байна. 5 хоногийн дараа 10 орчим хувиар өссөн ба шүү дээ. За ийм нөхцөл байдлыг хэрвээ бид онлайн түвшинд ярьж байгаа бол одоо улс орнуудын инфляцид нөлөөлнө, бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлнө гэдэг онлын хувьд бол хүлээн зөвшөөрч болно. Нэгдүгээрт. Хоёрдугаарт шууд газрын тосыг ойролт орнодоос худалдан авч байгаа ихээр хэрэгэлдэг орнууд байна. Тэ Зүүн Даз, Япон, Солонгос, Хятад, Таиланд эдгээр улс орнуудын тухайд ярьж байгаа бол бас болно. Энэ чинь онцлог зүйл нь Монгол улсын хувьд бол эдгээр улс орноос ялгаатай өөр нөхцөлтэй. Яг тэгэхээр бид нар газрын тосыг огт импортлдоггүй. Бид экспортлогч орон газрын тосны. Өнгөрсөн оны байдлаар бид нар 3.5 сая тонн 3.5 сая баррел газрын тосыг экспортлсон ба $250 орчим сая. Тэгэхээр бид импортлохгүй бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухай шууд ярихаар энэ бол арай өрөөсгөл ойлголт болно. Тэгэхээр энэ дээр хэд хэдэн төрөгдлөө. Хоёрдугаарт дараагийн нэг асуудал нь ормын улсын хоолой чухал. Олон улсын хэвлэл мэдээлэл дээр бүгдээрээ дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20% нүгээр дамжиж байна гэж мэдээлж байна. Гэхдээ энэ дээр бид нар ингээд жоохон залхууралтай хандаад байна шүү дээ. Тэгвэл үлдсэн 80% хаагур дамжин гэдгийг тэ анхаарахгүй шүү дээ. Бэлэн мэдээллийг л ашиглаад байгаа байхгүй. Гэтэл 20 оноос хойш дэлхийн газрын тосны хамгийн том дамжуулдаг сууг бол Зүүн Дазын Малаккийн сууг байна. Малакка хоолой. 27%. Тэ ормоос хоолой чухал. Тэгэхдээ тэр хоолоогоор аль улс орны хэрэгэлдэг нефт дамжиж байгаа гэдэг чинь чухал шүү дээ. Тэгэхээр бидний орж байгаа бүс нутаг маань Зүүн Даз хэрэглэгч орнууд. Тэгэхээр энэ эдгээр нөхцөл байдлыг бид нар юуны юм сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал бас тогтворгүй байгаатай зэрэгцээд ерөөдөө Монгол улсын хувьд бол за шатхууны нөөц бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа мэдээлсэн. За нөөцлөх сав барихаас эхлүүлээд бас стратегийн нөөц бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. За яг эх жилүүдэд бас энэ нь шатхууны одоо үнийн хэлбэлзэл за эдийн засгийн бас тогтвортой байдалд ямар байдлаар нөлөөлнө гэж таарч байна. За түрүүний тайлбарынхаа хоёр тусыг нь бас бид арай тайлбарласан мөн тэ. Тэгэхээр энийг үгүйс тайлбарлахгүй ойлгохгүй. Тэгэхээр би яагаад энийг Монгол улсын хувьд арай өөрөөр нөлөөлнө гэж үзээд байна гэхээр Монгол улсын авж байгаа бүтээгдэхүүн нь газрын тос биш, газрын тосны бүтээгдэхүүн. Үйлдвэрээр дамжаад боловсруулсан бүтээгдэхүүн тийм ээ. А92, 95 дизель биш. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань ойролт орнуудын олон улсын бирж дээр худалддаг Brent болон WTI гэдэг тос биш байхгүй юу? Өөр бүтээгдэхүүн. Үнийн хувьд өөр тийм Уралс гэдэг марк. За дэлхийн зах зээл дээр өнөөдөр үн ханш нь ямар байна гэхээр нөгөө түгээмэл худалддаг газрын тосноос Уралс маркын газрын тос $28 доогуур 65 орчим 60 гаруй $8 тий. Хоёрдугаар энэ дээр маш том анхаарах ёстой нэг зүйл байна. Оросын холбооноос 22 оноос хойш эдийн засгийн 20 гаруй хэмжээнд байгаа. Европын холбоо бол Америк нэгдсэн улсын зүгээс тогтоосон 20 гаруй хэмжээний нэг чухал хэсэг нь Оросын холбооны улсын экспортод гаргаж байгаа газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоосон ба cap гэж ярьж байгаа. Тэгэхээр тэр хязгаар нь $60 байхгүй. Тэгэхээр тэрнээс дээш гарсан нөхцөл 60-аас дээш $10 Оросын холбооноос газрын тос худалдаж авах юм бол энийг хориг зөрчсөн гэж үзнэ. Америкийн нэгдсэн улсын Европ холбоо. Тэгэхээр хэдийгээр тэр WTO болон Brent-ийг дагаад өслөөч гэсэн Оросын холбооноос газрын тосны өсөх хязгаартай. Хоёрдугаарт энэ бол эдийн засгийн хоригтой худалдаа авж байгаа улс орны тооцоон учраас Brent шиг хурдтай өсөхгүй байхгүй. Тэгэхээр манай авж байгаа бүтээгдэхүүн маань эцсийн бүтээгдэхүүн учраас одоо өмнө ямар байдалтай бид нараас юм гэдэг яг бодиттой жишээн дээр харах хэрэгтэй. Би яг энэ бодиттой жишээ харуулъя тийм. 22 онд Орос Украины дан эхлэхэд 22 оны 2 сард газрын тосны бүтээгдэхүүн $80 гаруй $123 хүртэл өссөн. 3 сарын дотор тийм 40% өссөн ба шүү дээ. Тэгвэл энэ үед манад үн нөлөөлсөн үү тийм? Энээс хурдтай өссөн ба шүү дээ. Гэтэл нөлөөлөв. 22-нд манай статистикийн газрын мэдээлэл, нийслэлийн статистикийн газрын мэдээлэлээс энэ шатхууны үнийн өсөлтөдийг харах юм бол ямар ч нөлөө байхгүй. 22-нд тээврийн барааны бүлгийн дүнгээрээ 10 гаруй өссөн ба. Тэгэхээр одоо энэ нэг богинохон хугацааны үйл ажиллагаанаас болоод өснө гэдэг бол онлын хувьд яриад байгаа боловч бодит байдал дээр манайх шиг тийм өөр бүтээгдэхүүн худалдаж авч байгаа өөр бүс нутгаас авч байгаа үед бол энэ нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. За цаашдаа мэдээж эрсдлээс сэргийлээ бид нар нөөц бүрдүүлэх ёстой гэж чухал. Тэгэхээр гол эрсдэл маань юу вэ гэдгээ дахиад бид нар маш сайн анализ хийх ёстой болно. Тэгэхээр гол эрсдэл маань тэр хол байгаа ойролт орнын асуудал биш, бидний худалдаа авдаг бүтээгдэхүүн биш. Яг манай нийлүүлж байгаа цорын ганц нийлүүлэгч болж байгаа
Ангарскийн нефт боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн бахал гэдэг асуудал шүү дээ. Хоёрдугаарт өнгөрсөн намар үйл тохиолдсон шиг нийлүүлэлтэн дээр тасалдал үүсэх үү гэдэг асуудал байна тийм. Магадгүй Орос улбаны улсын газрын тус боловсруулах үйлдвэрүүд техникийн садлал гаргах давагчгүй хүчин зүйл бий болох тийм. Энэ нөхцөл бид яах вэ гэдэг мэдээ бодох хэрэгтэй. Энэ бодоогүйш бид нар бодоод арга хэмжээ авч шүү дээ. Тэгэхээр энэ арга хэмжээгээ цааш дөрвөлжлөх хэрэгтэй. Монгол улсын баригч сайн шинжлэх газрын тус боловсруулах үйлдвэр маань хараахын ашиглалтанд ороогүй байна. Ороод үйл ажиллагааны зөвшөөрөлт дахиад 3-4 жил хугацаа шүү дээ. Тэгэхээр тэр хугацаа хүртэл бид нар зайлшгүй тодорхой хэмжээний нөөцөөр бүрдүүлэх хэрэгтэй. За энэ дээр бас нэг сонирхолтой мэдээлэл байгаа. Зүүн Азийн орнууд одоо ойрхон дундаа газрын тосны үнийн өсөлтөөс хамаарат эрсдэлтэй байна уу гэдэг тухай яригдж шүү дээ. Гэтэл Япон Солонгосын судлаачдын гаргаж байгаа судалгаа олон улсын байгууллагын мэдээлэл зарах юм бол эдгээр улсууд энэ эрсдэл аль хэдийн тооцоод бүтэн жилийн хэрэглээний газрын тосны нөөцөөр бүрдүүлсэн байна. Япон улсын хувьд бол 300 хоногийн, Солонгос улсын хувьд бол 200 хоногийн нөөцтэй. Тэгэхээр зүүн Азийн орнуудад эрсдэлтэй ч гэсэн Япон Солонгосын хувьд бол энэ стратегийн нөөц гэдэг утгаар аль хэдийн аюулгүй байдал хангацсан шүү дээ. Ийм биш. Тэгэхээр яг Монгол улсын хувьд бол юм байгаа. Гэхдээ олон улсын нөхцөл байдал за таны түрүүний хэлсэнчлэн бас орон улсын хоолойг зөвхөн одоо онцолж байгаа боловч бас нөгөө одоо бусад тээврийг бас одоо анхаарах нь зүйтэй. Орон улсын хоолойн тухайд гэвэл одоо тээвэр бол хэмжээгээр зогссон байдалтай. За мөн хаагдах хэсэг талаарч мөн яригдж байна. За үнийн төлөвийн тухайд гэх юм бол олон улсын шинжээчдийн зүгээс өөрсдийн таамгийг бол дэвшүүлсэн. За 80-аас 90 долларт хүрэх боломжтой гэж үзэж байна. За ерөнхийдөө бас зарим байдлаар одоо халдлага болох тохиолдолд ч юм уу одоо энэ нөхцөл байдал яаж ирэхээс хамаарат 100 долларт хүрэх боломжтой ч гэсэн байр суурийг бол Wood Mackenzie-гийн шинжээчдийн зүгээс бас өгж ин тэ. Тэгэхээр олон улсын зах зээлд за үнийн төлөвийг бол та ямар байдлаар юу харж байна? За энэ тухай ярихдаа зөвхөн эдийн засгчд ярихаар өрөөсгөл болчихлоо байхгүй. Болж байгаа үйл явдал маань эдийн засгийн бус үйл явдал, улс төр цэрэг улс төрийн үйл явдал тийм ээ. Тэгэхээр тэр цэрэг улс төрийн үйл явдал маань хэр удаан үргэлжлэх вэ гэдэг дээр эхлээд дүгнэлт гаргах гэж байна шүү дээ. Одоо чи байгалийн амьсгалын тухай ярил байгалийн амьсгал сар болох юм уу 7 хоног болох юм уу гэдэг бид нэр эхлээд мэдэх хэрэгтэй тийм. Тэгэхээр тэр үйл явдлын маань эхлээд цэрэг улс төрийн шинжээчд олон улсын тамирчид хэлэн дээ. Одоогийн Америкийн нэгдсэн улсын зүгээс арга хэмжээ өөрсдийнх нь мэдээлж байгаа бол энэ үйл явдал тийм шуурхай үндсэндээ ерөнхийлөгч нь мэдээснээр 1 сар болно гэж байна шүү дээ. Олон улсын шинжээчд энэ хугацаанд хамаарат өөр таамаглал дэвшүүлж шүү дээ. Жишээл Номорогийн шинжээчдийн дүгнэлтэн тийм богино хугацаанд 7 хоног, дунд хугацаанд 1 сар, үүнээс урт хугацаанд байд явах гэдэг 3 өөр үнийн таамаглал хийж байна. Тэгэхээр нэгдүгээр бид нэр альва таамаглал хийх гэж байгаа бол болж байгаа үйл явц нь улс төрийн шинжээчдийн гаргаж байгаа тэр дүгнэлтээр үндэслэх хэрэгтэй. Түүнээс бидний бодол хамаагүй тийм уд нь хурд нь тэр бол бидний бодлоос хамаарахгүй. Хоёрдугаарт өнөөдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дахиад нэмэлт мэдээлэл хийж штэ. Энд нөлөөж байгаа маш чухал хүчин зүйл бол тэр ормоцын хоолойг хаах хэсэг тухай асуудлаас гадна далайн тээврийн даатгал. Ормоцын хоолойгоор эрсдэлтэй нөхцөл тээвэр хийх үгүй гэдэг асуудал шүү дээ. Тэгвэл тээвэр хийж болох нөхцөлийг Америкийн нэгдсэн улсын засгийн газар хангана гэдэг өнөөдөр хэлж штэ. Байлдааны хөлөг онгоцоор хамгаалъя. Омоны болон дэсэн Ираны усан флотыг бүгдийг байхгүй болгочлаа, живүүлчлээ. Одоо үндсэндээ том хөлөг онгоц байхгүй байна. Гуравдугаарт Америкийн нэгдсэн улсын санхүүгийн хөгжлийн даатгалын компаниас далайн тээврийн компаниудад илүү боломжтой даатгалын бүтээгдэхүүн гаргаж хамгаалж өгье гэж байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн гаргаад хэрэгжээд эхлэх юм бол бусад далайн тээврийн компаниудын даатгалын компани нөхөхгүй байгаа эрсдлийг Америкийн нэгдсэн улсын засгийн газар дааж өгнө шүү дээ. Ийм байдлаар хэдийгээр Ираны зүгээс ормосын хоолойг хаах гэж оролдоод байгаа ч нөгөө талаас далайн тээврийн урсгалыг хийн байх талаа олон арга хэмжээ авчирсан. Энэ бүх хүчин зүйл төр үндэслэж бид нар цаашдаа үнийн төлөв дунд хугацаанд ямар ах, урт хугацаанд ямар ах юм хувилбартай дүгнэлтүүд гаргах хэрэгтэй. Тэгэхээр яг Монгол улсын хувьд бол шатхууны нөөц бүрдүүлэх чиглэлд яг одоо хийж байгаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь бас хэрэгжилтийн хувьд та ямар байдлаар дүгнэхээр байна? За газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх гэдэг өөрөө их төвөгтэй байхгүй. За ихэнх улс орнууд газрын тосоор нөөцөө бүрдүүлдэг. Америкийн нэгдсэн улс, Хятад улс, Япон, Солонгос гэдэг. Яг тэгэхээр газрын тосоор нөөцөө бүрдүүлэх нь ууршилт багтай, алдагдал багтай гэдэг. Бүтээгдэхүүн болчихлоо ууршилт ихтэй. Хэвийн нөхцөлд ингээд агуулгад хадгалаач гэсэн тодорхой хугацааны дараа нь ууршилт маш их явдаг. Санхүүгийн төвд алдагдaltaй болж хувирдаг. Тэгэхээр улс орнууд аль болохоор газрын тос байдлаар нь бүтээгдэхүүн нөөцөө бүрдүүлдэг. Хэрвээ бид нэр бүтээгдэхүүн байдлаар нөөц бүрдүүллээ гэж бодоход хэмжээний хувьд анхаарах хэрэгтэй. Их хэмжээгээр бүрдүүлж болохгүй. Хоёрдугаарт энийг баян сэлгэж явах хэрэгтэй. Удаан хугацаанд хадгалж болтгоо энийг сарын дотор нэг талаас нь борлуулад дахиад нөгөө савад үрэх юм байдлаар. Гуравдугаарт энийг байршлын хувьд мэдээж маш анхаарах хэрэгтэй. Байршлын хувьд нөгөө нийлүүлэгч үйлдвэрлэгч байгаа наашаа замдаа за ажилтны эрдэс байлгийн сайд яваад Орос улбанаас яриалцсан гэдэг хэрвээ Оросын зүгээс өөрийнхөө газар нутагт байгаа боридо нутагтаар ч юм уу шатхууны савс боломж олдох юм бол энэ бол мэдээж зөв хэрэг. Бид нэр тэр савын тодорхой хэмжээгээр ашиглаад ийм байдлаар нөгөө талаар бас тээвэрлэлт эрсдлээ бодсон ч гэсэн мэдээж тодорхой хэмжээгээр өөрийнхөө нутаг дэвсгэж байх хэрэгтэй. Эцсийн нэг хамаарах зүйл бол импортлогч компаниуд өөрөө энэ нөөц бүрдүүлэх сонирхол хэрэг байх вэ гэдэг зүйл. Компаниуд бол нөөц бүрдүүлэх ямар ч сонирхол байхгүй. Тийм бүтээгдэхүүн нь
борлуулахгүй төгжих гэж штэ. Тэгэхээр энэ дээр нь засгийн газрын зүгээс төсвөөс тодорхой хэмжээний хадгалтын хорслын өгөх шаардлага юм шаардлага гарна. За бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа.